into running this morning. Амралтын өглөөний мэнд гэж энэ бичлэгч тэгээд нэгт хоёр дахь бас ажлын өдрөл орох хатав. За бид гурав хөдөө явж байна. Тэгээд Лондоноос нэг 60 км зайтай тренд суудсан. Энэ тин трен хурдны галтрэг бол биш энэ трен. Тэгээд нэг трений танилцуулаа. Тэгээд бид гурав нэг викендээр агаарт гарчаад ирье гэж бодож байна. Тайлбарлаад аваа миний хөхт нөгөө silent language гэдэг лөө. Sign language, sign language. Мэдгүй зохиогоол хүсчлээ. Урагшаага Лондонгийн урагшаага зүг рүү явж байгаа. Хүнд энэ 7 хоногт юу цагаагаар айгуу гоё байгаа. Тэгээд гоё очиж наранд хөдөө сайхан агаар амьсгалж байгаа дэрья. Чамд өөр хэлэх юм байна уу? Баггүй. За тэгвэл дараагийн бичлэгэн дээр нэмээ. Зүгээр айлтэрсэн. Өглөөний цайрууд ашиж. Гоё өглөөний цай бэлтгэсэн байна. Манай хүмүүстэй төмсөл. Мөндөг алах. Төмсөлсөн гэж. Юм ба. Стопой өглөөний цай бэлтгэсэн. За бид азаагийн дэрцэн, найзан дэрцэн, шинэ найзан да. Манай хөхт. Тэгээ манай хөхтийн backyard-та газар ирсэн нар гарч байна. Энэ ингээд Лондоноос гараа авцсан хөдөө ирсэн бидэд. Тэгээд айгуу гоё. Ингээ нэг Америкт байгаа юм чи backyard мартыг харцаач ийм том. Чи бүр байшин гарахаар байгаа үстэй. Бүр энэ одоо энэс том. Энд чи ийм хөрхөө. Энэ том backyard ягаагүй утцсан байна. Хөлбөмбөд олцохоор байгаа үстэй. Ийм том байшинтай. Яг нэг тийм Америк юм шиг санагдчихэв. Өнөөдөр тийм цагаагаар гадаагаа бидэд гоё хоол ичтэн, халуун дайн тэгээ гоё наарлна. Хөдөө стресс багтай. Лондоноос гараад ирсэн чинь шууд юу яаж юм те? Хүн цөөрөөл, тайван болоод. Тэг хүмүүс нь айгу юу болоод ирчдэг те. Нөгөө ингээд Лондонгийн хүмүүс ингээ муухай хараад тэгэл гэл нэг очсруу асчих гал лээдэг. Тэгээ яг олон төрлийн хүмүүс ирсэн. Хөдөө гараад ирэх хүмүүс нь ингээд амар гоё найрсаг марсаг болоод ирдэг те. Зээ. Манай хөтөл их баяртай л байна да. Йой. За. Одоо нарлаад өстой сайхан байна. Манай хүүхдийн трамплин гэж яадаг гифтийн ядраад. I'm tanning. Үгүй ингэж таан хийхгүй шүү чи. Цамц юмаа тайлж цээж таан хийд юм байгаа зү. Тайлчихдаг үл. Тайлж сандал мандал дээр сууж иж. Таан гэдэг чинь тий. Бие борлуулдаг болохоос шүү. Юу болоод. Тий ядаж тайл. тий тайлаад Тайлна гэж юу? тий тэгжээж таан болно шүү. Тэр скинэрээ витамин авна шүү дээ. Тий за шидэрэ. Оо бас дотроо магтам уу? Энди. Дуучин болчихвол. Дүүрүү байна. Дуучин Бүр болчихвол. юу вэ? Чи хідэн дагах юм үстэй вэ? Хоёр бодолк өмссөн шүү дээ. За ядаж тэгээд таан хий. Ингээ нөгөө годомжин парк маркетээр гарууд ингээд гараа салтаан дээгээд ингээ гифтчихдээ шүү дээ. Ингээд үнэхээр ингэж гифтгээр ингэж хиймээр санагддаг юм. Энэ гарч угаасаа хайчих гээд байгаа нэгээд нэг ийцүү. Тэнгуут ингээд яачаар ийшээ дээш явахгүй амар байт юм бэ. Энд юу байна? 21 градус тэгээд бидэд хоолой хүлээж амар гоё гэхгүй. Тэгээд юу нар санчиж ингээд нар нь ингээд ээгдээд ингээд хөвцөн ч бүр ноцоороо тэгээд нэг амар гоё агаарт ингээд нарыг санчижээ. Ямар санда харангал авгаах чи нарыг харил намайг бас харил гэдэг нэг дуу байдаг штэ. Тэр дуунаас сальт оруулна нэ. Амар гоё юм. Гадаа хоол идэж. Гадаа хоол идэх чинь гадаа үнэхээр зүгээр чи харгал. Гоё зочлуулж байна айл. Амар гоё. Миний хүнийг хаа ингэчээж. Юу юм шиг харагдлаа. Ингээд хүмүүс ингээд нэг 2 3 хүүхэдтэй ингээд нэг хүүхдээ гаргаад хөдөө гараад амьдарч байгаа. Одоо тэгээд Улаанбаатар ч гэсэн тэгэл хүүхдүүдтэйгээ амьдрах хэцүү шүү дээ. Тэг бөө түгжээ утаа юу гэл. Тэгэл Эрдэнэ дархан мархан шиг манай Эрдэнэ чинь тэгээд түгжээ утаа бахтаа тэгээд хүүхд мөхт өсөхөд таата. Бид тэгээ юу вэ нөө? Алхаал энэ тийшээ явах гэхээр яг ингээл гоё одоо residential байшингууд байгаа л яг нэг иймэрхүү гудмаар яваал тэгснэ ингээ. Энэ гудмаар нь байж байгаа л нэг машин. Тий. Тэгэл хаяа нэг машин өнгөрөөл. хаяа нэг машин яваал өнгөрөх.
Дутагдaltaй тал нь юу нийтийн даяар айгу муутай юм шиг байна. Юу н хаа газрах тийм дээ. Хүн болгон тэгэнгუут нөгөө нэг хувийн машинтай байх хэрэгтэй. Яванда Лондонгоос гараад хөдөө. Аймаарлах хөдөө ч гэж энэ тэгээ Лондонгоос цагийн л зай. Нэг цагийн зайт тий. Тий. Цагийн Байрны үн мөн ч гэсэн хамаагүй гайгүй. Одоо чи энэ байр маар одоо чинь 400 мянган паунд орчим юм шиг байна гэж яалаа. Тэгэнгუут Лондон чинь 400 мянгаар бол нэг бедрум, нэг өрөө байрал авах бах тий. бах. Эсвэл хуучин байрнуудаас бол нэг 2 өрөө ч юм уу. Тэгэнгუут Байршил жоохон. Харин тий. Нөгөө зон мөнөөс хамаарат. Байрны үн мөн ер нь ихтэй амар хямдах юм аа. Одоо тэгэнгუут жишээ нь юу гэнгუут энэ гурван зармиг нийлээд би сая 5 паундаар л авсан. Манай Лондонд бол нэг зармиг нь 3 паунд, хоёулаа бол нийлээд 6 гэж. Гэхдээ хуцвал үнэтэй газар нь нэг шиг нь 5 гэж ч мэдхээр газар. Энэ гурав нийлээд 5. Тэгин чи кофег хараа. Чи 1.70, flat white нь 1.70 гэж байгаа байхгүй. Тэгэнгუут манай flat white 3.40 гэдэг заа. Тэгээд бүх юм даблтцсан байна. Хүмүүс нь найрсаг тэгээд том талбайтай. Тэгээд ингээд амьдралын чанар нь арай айтайхан болоод ирж байгаа юм болоо гэр бүлийнхэнтэй өнгөрүүлж байгаа цаг нь стресс багтай хүүхдэд ээлтэй. Одоо нэг хүүхдүүд ингээд лүүлэн хүүхдтэй хүмүүс. Манай Лондонд ч хүүхд төсөхөд амар хэцүү. Гонсноо. Захаа. Уу харах багчаа. Ингээд өгч. Тэнгуут би нэг хоёул түрүү амар гоё явуулсан шүү дээ. Чи паслаад. За. Болоо. Нэг тенс мэс тоглохоор маягаад бөмбөг өгчөнгууд нь бөмбөг буцаага өөр тийшээ явцдаг. Тэр шиг. Тэрэн шиг. Тэгээд эцэст би бөмбөг өгөөд бөмбөг гүйсээр байгаа. Тэгээд ч тенс тоглохоо болсон юм дөө. Байрнууд нь хоорондоо ийм зайтай ч ах шиг. Тий. Америкт бол зайгүй л ах л та. Энд бол гэхдээ зайтай гэсэн үг юм чи. Ер нь тэг жоохон American vibe авч шүү. Одоо ингээд сайхан гэртээ орой цаашаа. За тэгэл ер нь орилж харалж ах тэгээд хажуутай сонсохгүй. Одоо энэ минь аюу том байсан биш тий. Тий. Ер нь бол айл гаднаа нэг 2 угаасаа тэгээд нэг байранд 3-4 амьдралаа гэхэд 2-3 машинтай л байхгүй болохгүй л. Лондонд ч бол эний чинь тэгээ одоо хэдэн хуваагаа ийцсан баг штэ. Тийм шүү. Жижигхэн үжил өрөө. 10 идүү оруулчихаар л байшин байна. Гэл авчиж байгаа шүү. Тэгээ паркинг маркет айгүй амар юм уу дуртай үедээ дурсаа цагта тавьчихдаг. Яг нь төв газар нь биш болохоор тийм л ах л та. Тэгээ ихэнх айлууд нөгөө юу нарны эрчим хүч тавьсан байна те. Solar panel. Нарны юм тавьсан байна. Худалдаа болгож энэ урам нь хоёр хүүхдийн эсрэг тоглож байгаа. Тийм хоёр хүүхдийг л хит 0 болгоч үү? 5-0. Okay, I'm tackling the other side. You go to the other, okay? No. What kind of dribbling is this? Ah, my God. 5-0. Энэ хоёр угаасаа энийг над төгсөн бол арай хэцүү байхаас open goal өгчөөд. Буруу юм сонгоцсон шүү дээ. Тий. What's up to you? Дээрээс ялах юм. Let's try to switch. Okay, let's start 6-0. Би ч амтаны боллоо гэж. Орсон дөө. Ой. Тийм айлын хашаараа болохгүй шүү. Оо за. Вау. Чи ангуучиг болох гэсэн нэг үү? Ваа. Бэлгэжсэн. Ятарцна. 3-2. 10 болчихлоо шүү дээ. 12. Яа, барбекю хийж байна. Бид нар. Одоо хаана мэдж байгаа ах уу миний хүү? Энэ гал дээр шарсан мах хэвээр гоё шүү. Миний хүү ахтайгаа юу ярьсан? Нөгөө пивот юм уу?
Аа. мөнгөсч тий. Энэ аав нөө пи уудаг мөнгөсөөсэй. Тэгэхээр миний хүүгүүг хэлчихв. Тий нөө пи вино уудаг. Аав нь яагаад вино уудаг лээ? Мэдхгүй юм. Тивнээс харшилтай байхгүй юу? Тийм Тийм болохоор вино уудаг юм байхгүй юу? Ил гал дээр. Яа. За. Ингээд вино ухта 8 тоо зурдаг. Тэгэхээр ингээд ингэж эргэлдэхээр цацчаад байвал ширээн дээр 8 тоо зур. Тэгээ ингээд үнэртэхдээ ингээд шууд гэж үнэртэхгүй. Багаар гарахтаа чи барихтаа буруу бариад штэ. За. Тэгээ ингээд тунц тунж гэнэ ингээд наран хараа. Тэгээ дахиад үнэр. Тэгээ дараа чи. За тэгээ чи. За. Cheers. Архитан зөвхөрөх гэж байдаг. Би нөгөө нэг ганган хүүхэн хавар намар ихчээр нөгөө өдрийн нарын 21-ийг хараад ирсэн чи орой нар буугаад ирсэн чи жоохон хөдөн болцсон. Тэгээ би нэг ромын гэхээс илүү нэг тэл лам шиг дарагдаж байна. Одоо тэгээ литгэл лэж гадаа амар гоё байна. Нэг зуны орой шиг. Гэтэ баг зэрэг чихтэй гинэ. Тийм. Жиндүү зуны орой. Хоорон бидэж байна. Чи яаж хийж Айт ингэж гоо гэрээ хоошор. Гэрээ бүр хөдөө дээрээс нь гал дээр ирсэн болохоор бүр амттай. За бид сайхан юу лайм чоп идлээ, бургер идлээ. Тэгээд зөндөө идчихсэн. Одоо тэгээд соосож идсэн. Тэгээд амар цадсан байна. Одоо тэгээд идлээ чиз плат идэнэ. Нүдэн талмаарсан байж тээ. Би согцсон даа ч ингэж аа биш. Тэгээ одоо дахиад итгэж гин. Энэ гоё платер бэлтэж Гадаастаа үнэхээр гоё юм. Бид тэгэл гоё ховба заал сууж ирэхгүй. Энэ нөгөө жоохон байхад нарханд нандин чав гээд нэг хоёр юм өгдөг байсан шүү дээ. Нэг оранж өнгөтэй, нэг ийм өнгөтэй. Тэгээ надад нэг асуулт байна. Энэ нарханд нөө нандин чав нөө. Нөгөө цуг өгчдөг байсан болохоор аль нь алийг ялахгүй Чи нэг аль нь гэж бодож байна? Би нэг нандин чавгна гэж бодож байна. Яагаад гэж оранж нь нөгөө нэг нар шиг өнгөтэй болохоор нарханд гэж нэрлээд тэгээ энэ нь нандин чавг гэсэн юм болов уу? Нугасаа чавг штэ. Тэгээ энэ нандин чавг юм байна уу? За асуултаа малт. Гэтэ та нар комментэд намайг конфирм хийгээрэй. Тэгээ. За. Шарчин apricot биш үү? Apricot-ын тэгвэл монголоор нар ханд юм билгүү дээ. Тэр чинь шарадтай. Тий. Apricot-ыг монголоор харин юу гэх юм? Гэтэ энэ чинь жирэмсэн хүний нэг төрхөөс нь төрхтөн тусалдаг гэдэг идэд байдаг байхгүй юу? Дээдсэйгүү. Тий, тэгэхээр энэ чинь Энэ хасарваа юм уу? Тий. Оо, аль нь ч биш байсан байх шүү. Нархан нандин чавг аль нь ч биш байж энэ хасарваа нь байсан байх шүү. Тий, яг сая саналаа. Нөгөө нэг сэтэл цөрдгүүштэй хүмүүс чинь нөгөө ингээл юм Дуншаал гэдэг үү? Нөгөө нэг pineapple тэгээд dates иддэг гэдээс авах яг төрхөө. Тэгэхээр нөгөө савын хурдан За. гэсэн шүү. Баран дараад нь комментээр наалуулахгүй. Буруу юм ярьсан байна гэдэг. Манай комментэд одоогоор амар хөөрхөн эерэг байгаа. Юу вэ? Tomorrow. Английн нэг сони юм юу вэ гэсэн чинь хүтээс ийм хатус нүүрээ угаахын тулд хүтээ аваа хатуусаа бүлээн боллоо. Хүтээ аваа бүлээн боллоо. Үгүй зүйлс хүтнээр угаана. Энэ халуун болохоор гаш шалтгаалахаар хаваад байна. Удаа яаж болохгүй. Хэдүүлээ Bracknell дагаа. Bracknell ингэж ийсэн юм байна нөгөө түнэл амир ихтэй гинэ. Тэг ягаад түнэл ихтэй ингэсэн чинь дэлхийн 2 дугаар дайнаар чинь Elizabeth-ыг нууж исэн юм ба штэ. Тэнгууд нөгөө нэг дээрээс бөмбөгдөлж тэнгууд доогуур айгүйхэн түнэлээр хуцсан байдیں۔ Гинэ. Тэнгүүд ингээ машин зам гарахтаа ерөөсөө дээгүүр нь явдггүй дандаа л ингээл түнэлээр ороод яваад байдаг юм гинэ. Энэ зургнуудыг харах байна. Амар гойгоо зургнууд байна. Ингээд энэ материал нь ингээ пилта юу гэдэг вүлээ? Нэг жорлонгийн пилта шиг ингээд юу гэж хэлдэг вүлээ? Энэ Тайлан юутай юм бэ те? Ой түнэл байна. Тэгээд одоо явж байгаа Тэр юм баригдсан шопинг центр нь болохоор юу гинэ? Тийм Bracknell дайны үед ингэж нууж байсан хот болохоор энэ шопинг центрийг нэгт нь хатанхаа өөрөө ирж улаан туузыг нь хайчилж байсан юм гинэ. Тэгээд заримдаа манай Кейт ирж шопинг хийдэг. Заримдаа ирж шопинг хийдэг юм уу? Нэг удаа ирж шопинг хийсэн ч юм уу? Ямар ч гэсэн тэгсэн гинэ. Тэгээ нөгөө нэг хааны гэр бүлийнхэн ч айгүй ядаргаатай ингээд
Годамжаар зүг ингийн явж болдгоо байхгүй бид нар ч хүмүүс ингээд хараад ингээд айгүй их шаваад байдаг байхгүй юу. Тэгээ хааны гэр бүл төрөх зовлонтой байхаа. Тэгээ хүн багтай энэ шопинг центрд ирж Кейт ирж боди шоп орсон гэсэн өөр ямар дэлгүүр орсон гэлээ. Эзнийг 2 дэлгүүр орчоод явсан юм шиг байлээ. Дайнд орсон хүмүүс хүндэтгэл үзүүлж цэцэг тавихтаа энэний доор тавьдаг гинэ. Энэ тэгэхээр 11-ээс 14-өөс 19 он гэдэг чинь Нэгдүгээр дайнд Францтай байлцсан нь уу? Мэдгүй. Энэ тэгэхээр яаш ямар гоё харагдтыг. Тийм байна. Энэ үдэ Starbucks гэнэ. Юу том. Гоё нөө. Гачин том Starbucks байна. Дотор нь кофе гоё л байгаа хат. Энд ирж амьдрах юм бол ийшээ орчих юм байна уу? Орчих юм байна тий. Энд ирэх юм бол хөдөө амьдрах юм бол юуны төрүүлж нэг хаус авах юм байна. Тэгээд нэг юу яах юм байна? Машин авах юм байна. Тэгээ нөгөө нэг Англид хөдөө амьдрах нь юуны давуу талтай байгангууд ингээд хөдөө амьдарж байгаа ч хэрвээ ингээд бүх дэлгүүрүүд нь за бүхэн ч хаашаа ингээд ер нь л том дэлгүүрүүд нь бэж идэг. Одоо чи харалтаа одоо Vodafone байна. Адилхан iPhone 16-га цуг авчин. Тэгэл энэ дэлгүүрүүд нь тэгэл том дэлгүүрүүд бүгд л байж л байгаа. Хүний хэрэгтэй Цүм бүрэн гэдэг шиг. Тэгээ манайх ч ингээд хөдөө явчингууд одоо чин за Эрдэнэ дархан номин байна. Тэгээд өөр том газруудаар ер нь тэгэл одоо E-mart бид нэр орсон юм уу хөдөө? Тэгж мэгээд ирэхээр тэгэл бас ингээд заавал хотоор жорж 9 сарын 1-ний бэлтгэлээ хийдэн шүү дээ. Энд бол энэ заавал лондо орохгүйгээр энэчнээс бүх бэлтгэл ангачих гээд байгаа байхгүй юу? Маш гоё aesthetic дэлгүүр орж үзүүлээ. Энэ нөгөө жолооч нарын малгай шүү дээ. Парисын. Жолооч нарын. Нэг хэсэг нэг жолооч ах нар чинь юм малгаад өмсөлж чухам байсан юм зү. Юу наа чи загварлаг малгай шүү. Ах нар үлээ эмээнэр өмсөд идэг лөө. Хөөе. Загварлаг хүний малгай гэдэг чинь. Эмээнэр загварлаг юм өмсч болохгүй мó? Болно. Чи ямар муухай ярьдیں۔ Манай эмээнэрийг. Берет малгай. Берет хэлөө. Мэдхгүй шүү дээ. Гэр мэртэй ингээд л гоё хөөх юм авч болохоор нөгөө aesthetic дэлгүүр. Aesthetic гэдэг нь нөө. Тий. Би ч юу нэ англиээ сурсаар л байгаа шүү. Чаддаг юм шиг. Тэгэл нэг хоёрхан давхар хаустай болохоор л юм чи төгчвөл. Жи хим шүү дээ. За хаустай болохоор эсэ жигэн гоё төгчүүлнэ. Ирэх жилийн шинэ төрсөн өдрийн лагэж аваад тавьчих уу? Яа. Ийм гоё лаг шүү. Тэгвэл шүү дээ. Тий. Одоо тэгээд 3 За яах вэ? 3 сарыг авчих. Би ягаан өнгөтэй авчих. Ягаан өнгөтэй 3-ын тон дууссан байна. Миний нэг 2 жилийн өмнө ашигласан лаа дууссан байгаа юу? Тэгээ ашиглах нь шүү. Тэр бол шатад дууссан байлгүй дээ. Нөгөө Beauty and the Beast-ийн хөрхөн жижигхэн аяг байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан аяг байна тий. Ийм өнөртэй усны тестинг яасан чинь нэг юм санаанд орчлоо. Аляска сурдаг ахт Орос охтод ийм нөгөө тестингийн дэлгүүрт ороод болцоонд явахдаа нөгөө нэг юу гой хувцснууд аваад ярилкын дотроо өмсөд тэгэнгүүтээ өнөртэй уснаас ингээд үнгөө татчих байгаа. Тэгээд нөгөө нэг болцсон залуудаар очиж үнгөө хоол идчихэд тэгээд зураг даруулаад өмсгөө хуцаа буцаагаад тэгээ гой өнөртэй устаа тэгээд ингээд явж идэг гэсэн гэж. Тэр гинт санаанд орчлоо. Өнөртэй устаа гоё өнөртэй ус татчихаад. Цацчаа тий. Тэр баг ингээ уруул муруул нэгнийхэн тестерместрийг ашиглачаа тэгээд яадаг гэсэн гэдэг шүү дээ. Би тэгээд нөгөө Орос охиныхан зан гаргах чигээд нөгөө охиноос юм сурчих гэсэн чинь ганцхан миний өнөртөө ус л дууссан байна. Энд аюул олон кредит ус байна тэгээд энэ бүр дүүрэн байна. Энэ гэсэн чинь энэ л ганц дуусчих. энэний өнөртөл дуртай гэсэн чинь энэний тестерэнд дууссан байна. Ирэл нийлүүлэлт бод. Гэтэ энэ Viking-ийн төрхөд үзчихтэй юм уу? Өнөртэй. Одоохондоо амар хурц байна. Явандаа би хүний нөгөө нэг өнөртөө ус чинь юу шингээд өөрийнхөө өнөртэй шингээд хэсэг хугацааны дараа гоё шингэдэг гоё өнөртдөг. Хүн хүнээс өөрөөр өнөртдөг. Нэг өнөртөө усыг нөгөө хоёр өөр хүн төсгөрсөн ч хоёр өөрөөр өнөртдөг гэж тэр сонин шүү. Өнөөдөр ингээд бүтэн сая өдөр тэгээд ингээд гадаасаа ингээд бүгд ингээд шаваад ирсэн шүү дээ. Тэгэл энэ дэлгүүрүүд нь ч угаасаа уулзч байгаа юм байна гэсэн чинь дотроо хоосон. Хоосон ч яах вэ? Ийм хүн багтаа. Тийм, тиймгүүд дэлгүүр хэсгэд хүртэл тухтай. Тэгээд яг уу ерөнхийдөө хөдөөгөр ихэнхдээ шарууд англичууд ингээ өөрсдөө байцдаг болонгууд олон арзагналдаад байхгүй Лондонгоос ялгаатай. Олон битээр нэг тийм олон хүн харахаар ингээ нэг ингээл ядарчтэй ингээл автобус чихэлцээл, трен чихэлдээл, дэлгүүрч ингээл тэгэхээр ингээ тарих амирх ажилт юм шиг байгаа. Тэгээ яг битээр Лондондоо одоо олон жил амьдраад ер нь бол дассан, тухтай болцсон. Гэхдээ
ер нь явандаа ийм 50 газар ирж амьдрах хүсэлтэй учраас одоо ингээл хамаг сайн талуудын л хараад яваад байгаа. Тэгээд Bracknell бол бас таалагдж байна одоогоор энэ тэнд очиж үзэж байгаа л шийддэг багт тий. Яг болоогүй цаг нь болоо чөлөөний төлөө. Цагаасаа хойд ажил хэрэг бий гэж байна. яах нь уу гээл тийм их хөдөө хүмүүс шалтгаалах та. Саяны шопинг центр ер нь тэгээд төвн юм байна. Тэгээд гараад нэг ингээд За. Хагас битэн сая өдөр гоё өнгөрлөө. Одоо тэгээд Лондон буцах болж байна. Тэгэл нэг сүртэй хөдөө гэдээсэн чинь хөдөө биш чинь Лондонгоос нэг цагийн газартай. Хотын Лондон хотын зах. Лондон хотын зах шээ. Лондонгийн хажуудлын хот юм байна. Лондонгоос цагийн зайтай хот. Тэ. Гоё жижиг хот байна. Тэгээд таалагдлаа. Тэг хизээ нэг Лондонгоос гарч амьдрах юм байгаа. Тэгэхэд яг Лондонд амьдрах бол Лондонгоос гарч амьдрах уу гэдэг бас эргэлзээтэй л байна. Хэлт мэдэхгүй л байна. Гарна штий. Дараа нь яг гоё жинхэнэ хөдөө очиж үзүүлнэ. Бүр жинхэнэ Английн тосгон хөдөө байгаль бас амар гоё байдаг те. Харин. За бид нартай хамт байсан баярлаа. Баярлалаа баяртай.